Орхон аймгийн Баян Өндөрсөн Баян Цагаан Багийн нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэт үйлдвэр төрөмчид үйлдвэрийн газрын баяжуулах үйлдвэрийн уралжийн хэсэгт дисэлгээний улмаас дамжуулгын хоолой задарч хөхрийн хүчил алдагдсан химийн осолд 60 орчим ажилчид өртсөн байна. Аймгийн онцгой комиссийн шийдвэрийн дагуу Монгол Улсын шадар сайдын 2023 оны 28 дугаар тушаал, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 427 дугаар тушаал, аймгийн засаг даргын 2026 оны 01 дугаар сахирамжийн өрөөнд химийн ослын нөхцөл байдлын үеийн хойшлуулсгүй эрүүл мэндийн тусламж үйлчлэгийг үзүүлэх, хээрийн эмнэлгийг дэлгэхээр зохион байгуулна. Эрүүл мэндийн салбарын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгжилжүүлж, шуурхай штабыг байгуулан тохиолдлын удирдлагын тогтолцоог идэвхжүүлж, харилцан ажиллагааг зохион байгуулж ажиллахыг штабын дарга хишгээд, үйл явдлын болон нөхцөл байдлын эрсдлийн төрөвчлсөн болон явцын үнэлгээ хийж, шаардлагадах мэдээллүүдийг нэгтгэн нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хор судал, эрүүл мэндийн яам, шуурхай удирдлагын албанд мэдээллийг штабын нарийн бичиг оюун номинд ажиллах бие бүрэлдэхүүнд аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, бэлэн байдлыг хангаж ажиллахыг аюулгүй ажиллагааны бүлгийн ахлагч Солонгод, салбар хоорондын болон салбар дундын байгууллагуудад харилцаа холбоог хангах, иргэд олон нийтийг мэдээллийн нэг урсгалаар мэдээлэл авах, эрсдлийн харилцаа холбоог идэвхжүүлж ажиллахыг хэвлэл мэдээлэл эрсдлийн харилцаа холбооны бүлгийн ахлагч Мөнгөн Цэцэрлэлтэд, эрүүл мэндийн албаны гамшигаас хамгаалах төлөвлөгөөний химийн осол хордлогын үед хариу арга хэмжээний төлөвлөгөөг тодотгон, эрсдлийн үнэлгээний зөвлөмжийн дагуу хариу арга хэмжээний төлөвлөгөөнд тодотгол хийхийг төлөвлөлтийн багийн ахлагч Урт насанд, химийн ослын үеийн хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэх, хээрийн эмнэлгийн тусламж үйлчлэгийг шуурхай хангахыг ажиллагааны багийн ахлагч Отгон Бэлэгт, нөөцийн болон хүч хэрэгслийн судалгаа гаргах шаардлагатай нөхөн хангалтыг авч ажиллахыг санхүү нууц арт тал хангалтын багийн ахлагч Ариун Жаргалт, шаардлагатай эрх зүйн баримт бичгийн хяналт шийдвэрийн төслийг бэлтгэх, харилцан ажиллагааг зохицуулж ажиллахыг захиргаа бичиг хэргийн багийн ахлагч Мөн Хундраад, хээрийн эмнэлэг дийлгэн химийн осолд өртөгсдөд мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнийг ажилуулан эмнэлгийн тусламж үйлчлэгээ үзүүлэхийг мэргэжлийн ангийн дарга Наран Эрдэнэт тус үүрэг болгож байна. Орхон аймгийн Баян Өндөрсөн мөнд үйл ажиллагаа эрхэлдэг Эрдэнэт үйлдвэр төрөмчид үйлдвэрийн газрын баяжуулах үйлдвэрийн уралжийн хэсэгт хүний буруутай үйл ажиллагааны улмаас технологийн хөхрийн хүчил алдагдаж 60 хүн хордсон цагийн байдал үүсэт байна. Химийн хортуулан аюултай бодисын тухай хууль, Монгол Улсын шадар сайд, байгаль орчны аялал жуулчлалын сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан химийн хортуулан аюултай бодис хадгалах тээвэрлэх ажил устгах юмны дагуу Эрдэнэт үйлдвэрийн төвшин санаанд шуурхай штаб, аюул орчны үед ажиллах бүлгийн дагуу орчны үед ажиллах бүлэг, эрүүл мэндийн мэргэжлийн бүрэлдэхүүн нь ерөн хаалт ажиллагаа хор усны явдал ажиллагаанд оролцож байгаа. Орчлын болон бүх химийн хортуулын хэрэглүүлэх орчуулах ажлыг тогтоох, сармжуулах, цаг үеийн байдлыг хангах, хорт тархах хүн, эзлэх талбай, хийлийн цаарыг тодорхой, хүн амын байршил металлыг тогтоож, тойрон зураг тэмдэглэн, химийн хортолтын цагийн байдлыг урьдчилсан үнэлгээ хийж, боловсгүй хортолтын үсний хэмжээ, цаашаа талхаж боловсгүй газар нутгийн хийлийн цаар, хүн амын байршил металлыг урьдчилсан байдлаар тогтоосоо, шаардлагатай хүч хэрэгсэл, техникийн тоног хөрөмж, бодис уусан гэмхэн хангалттай тогтгол хийж химийн хортолтын хор усыг арилгах ажлыг явуулж, үйлдвэрийн нөхцөл цаашдаа хангах хэмжээний тухай нөхцөл байдлын мэдээлэл дайны мөрөөр урьдчилсан байна. Онцгой ерөнхий боловсролын дарга химийн ослын үйл ажиллагааны тусгай дундгууд бүлгийн дэмжлэгтэйгээр тусгай цэвэрлэгээний байр дэлгэж, химийн хорт бодис өртсөн нэрвсдийн арьс болон хувцс хэрэгслийн гадаргуудах бохирдлыг угааж цэвэрлэх, хоргоожүүлэх, сармжуулалт хийх, хүн тус бүр дээр 15-аас 20 минутын хугацаанд даралтай усаар угаах, эрэмблэн ангилалт, аюулгүй байдлыг хангаж, үйлдвэрийн бүсээс хээрийн эмнэлгийн байрлал руу зөөвөрлөх ажиллагааг онцгой байдлын газар цагдаагийн газартай хамтран аюулгүй байдлыг ханган зохион байгууллаа. Химийн мэдээ хордлогын онцгой гадаа хөшлөмжсөн тэр усаа өг гэж хэлээ за. МНС 6/460/2014 стандарт эрүүл мэндийн сайдын 2022 оны 4-р сарын 20-ны үйлчилгээний заавар батлах тухай А/4 460 дагуу ахлах үйлчилгээний үнэлгээний багшруулсан үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Ахаахата осол болох үед хаана байсан бэ? Ажил дээр байсан. Хэдүүлээ байсан бол олон үнэтэй байсан уу? Одоо юу нүвдэж байна тань? Толгойн хүчтэй өвдөж байна уу? Өөр хаана нүвдэж их шиг байна?
Хөл гарна зүгээр байна. Хөдлөхөд ямар нэгэн зовөр эмзэглэл байна уу? Гайгүй байна уу те. Толгой нь хаагуур өвдөж байна. Ард дагц руугаа өвдөж байна уу тийм ээ. За ялээ хараатай. Нэрвэстийг Эрүүл мэндийн сайдын 2019 оны хаадраа 294-р тушаалын 3-р хавсралтын дагуу гамшигын үеийн эренбээр эрэмблэн ангилж хэр эмнэлэг рүү тээвэрлэх замдаа хүчил дөрвч 10 литр минутаар өгч өвчин намдаах бөөлжилтийн эсрэг болон бусад шинж тэмдгийн эмчилгээг хийж шуурхай тээвэрлэлээ. Гамшигын үеийн эрэмблийн ангиллалтаар улаан эрэмбэр эрэмблэгдсэн 8 нэрвэстийг тосон авч, яах тасламж үйлчлэгийг үзүүлж, бусад эрэмбийн 52 хүнийг бүртгэн авч, эмнэлгийн эрэмблийн ангиллалтыг хийж, шаардлагатай шинжилгээ, шинж тэмдгийн эмчилгээ хийж, холбогдох тасгуудад нь шилжүүлж ажиллаж байна. Нүдний саст гэмцэнийг өөрчлөж байсныг PH-ийн шинжилгээг 7 холтол 15-аас 30 минутын турш урсгал усаар угааж, заах шинж тэмдгийн эмчилгээг хийж, холбогдох шинжилгээг бүрдүүлэн гэмтлийн тасаг руу шилжүүлж хэвтүүллээ. PH-с 7 гарсан. Нүдний хүрс. За өвчнөнд ах тарилгыг авч өгөрөө. Замун улаан эрэмбэр эрэмблэгдсэн үйлчлүүлэгчдэд хэвлийн хүчтэй өвдөлтөд нэг үйлчлүүлэгч байсанд хэвлийн үзлэг хийхэд хэвлийн гүн тэмдэглэлээр эмзэглэл ихтэй чангарал ихтэй байсан тул хэвлийн анхоо дүүс ажиллагааны шинжилгээ цусны шинжилгээ бүрдүүлэхээр шилжүүллээ. Шинжилгээгээр хүндэт ихний цооролц хийгдсэн тул яалтаа мэдсэлийн засаг шилжүүлж хэвтүүлв. За бод 56 настай эрэгтэй хүрийн өвчлөнд ходоод түлэгдэж цоос ходоодны гал хэсгийг тайраад нарийн эцэстээ тайран залгах хэвлээ угааж гуус мэсэлцлийг хийж байна. Түргэн туслын автомашинаар тээвэрлэгдэх явцад үйлчлүүлэгчийн амьсгал зүрх судас зогсож 2 минутын турш амжилуулах суур тусламж үзүүлсээр хээрийн эмнэлгийн яралтай тусламжид хүлээлгэн өгсөн. Амьсгал 1 2 3 4. Амьсгал 1 2 3 4. За суд цаавд ихний адил найртыг хий. Хээрийн эмнэлгийн яралтай тусламжийн баг амжилуулах лавшруулсан тусламжийг үзүүлж амьсгал суд зүрх судас 5 минутын дараагаар сэргсэн тул эрчим шинжилгээний тасагт шилжүүлж хэвтүүллээ. Зүрх зогсоос хэрэгсэн 7 минутын турш зүрх зогсоо амьсгал зүрх хэрэгсэн. Галацко 3-тай. Ухаангүй. Ухаан бол ороогүй. Яралтай тусламжийн тасгаас хөхрийн хүчлийн хордлогын улмаас амьсгалын зам хавгнаж, амьсгалын хурц дутагдалд орж, амьсгал зүрх судас зогсон, сэргсний дараах маш хүнд амь тэнцсэн шокийн байдалтай осолдогчийг хүлээн авсан. Амьсгалын замыг бүрэн чөлөөлж, интубацийн гурс тавихад бэлдэх явцад амьсгал зүрх судас дахин зогссон. 7.5 номерын интубацийн гурс байрлуулж, амьсгалын замыг бүрэн чөлөөлж, амьсгалын аппаратанд авлаа. Цээж шахалтыг 32-ын харьцаатай шахаж, нэмэлт судасны хүрц аван адреналиныг 3 минутын зайтай хийсэн. Цээжний холболт хийн хяналтын мониторт авч шалгахад ховдлын жиргэнэт хэмтэй байгаа учраас 2 минутын зайтай 3 удаа 360 жаулаар дефибрилляц хийгдсэн. Цээж шахалтыг 32-ын харьцаатайгаар шахаж нэмэлт судасны хүрц аван адреналиныг 3 минутын зайтай хийгдсэн. Цээжний холболт хийн хяналтын мониторт авч хэм шалгахад ховдлын жиргэнэт хэмтэй байгаа учраас 2 минутын зайтай 3 удаа 360 жаулаар дефибрилляц хийгдсэн. Хэм засрахгүй байсан учраас кардрон 300 мг-ыг тарьсан. Тусламж хийснээс хойш 15 дахь минутанд хэм шалгахад зүрх аас эстэл болсон тул дефибрилляц болон кардроныг зогсоож адреналиныг өршлүүлэн 3 минутын зайтай тарьж нийт тусламжийн хугацаа 30 минут болсон. Үр дүн өгөөгүй тул тусламжийг зогсоо хар дууцаар тэмдэглэж морг руу шилжүүлсэн. Ам
Онцлогооны хэсэгт цусны ерөнхий шинжилгээ, биохимийн шинжилгээ, калограммын шинжилгээ, цусны хүчин шүлтийн тэнцвэрийг тодорхойлох шинжилгээнүүд хийгдэж байна. Мөн дүрс онцлогооны тасагт цээжний ерөнхий, хэвлийн тавин зураг, хэвлийн эхо, дурангийн шинжилгээ хийгдсэн. Нийт хөлөн авсан 13 хүнээс дурангийн шинжилгээгээр хоол удлах замын цус алдалтай цус тогтоох ажиллавар хийсэн 2 хүн, амьсгалын зочин дутагдaltaй, өвдөлт ихтэй, обил буулжтай 5 хүн, ерөнхий орлогын байдалтай 3 хүн, бусад нүдний сас болон амны хөндийг хил зайлшруулсан өнгөрчлөгдсөн 3 хүн тус хөлөн авсан ажиллаж байна. Хоол удлах замын цус алдалтай цус тогтоох ажиллавар хийгдсэн 2 хүнд цус тогтоох, ижил бүлгийн цус сийвэн сэлбэх, амьсгал зүрх судас дэмжих хэмжлэгийг эхэлсэн. Хэмжлэгээр цусны бүлэг болон хувийн тохирог үзэж, дарчилсан улаан бөм 2 нэгж, ижил бүлгийн сийвэн 4 нэгжийг хийж, амьсгал зүрх судас дэмжих хэмжлэгэнд инотроп дэмжлэгээр дофаминыг 10 мл шахуургаар цус тогтоох хэмжлэгэнд болон яакийг тусгаж хийсэн байна. Амьсгалын зочин дутагдaltaй, өвдөлт ихтэй, обил буулжтай 5 хүнд спазмал идэг, утлах, хүчил төрөгч, өвдөл намдах, обил буулжтын эсрэг эмчилгээг мөн эхлүүлсэн байна. За эмчилгээнд аминофилийн судсаар обил буулжтын эсрэг ондоцтрон тариагаар глюкокортикостерид найрлагатай утлахыг эхлүүлсэн. Өвдөл намдаалтанд анилгийн болон тарамдолыг эмчилгээнд эхлүүлж, өвдөлт ихтэй байгаа хүнд өвдөлтийн менежментийн дагуу эмчилгээг хийн ажиллаж байна. Ерөнхий орлогын байдалтай 3 хүнд шингэн сэлбэх, хорлох тайлах, амьсгалын ацетозын эсрэг эмчилгээнүүдийг хийсэн. Эмчилгээнд гирингер болон глюкоз, натрий хлоридын 0.9% уусамдуудыг 500-аас 3,000 мл хүртэл хэмжээгээр сэлбэлт хийж, 4%-ийн содын уусамдлуудыг бензин тооцсон хийж байна. Мөн нүдний саст, амны хөндий, салтын өөрчлөлттэй хүмүүст цаг алдалгүй тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Нийт эмчилгээ хийлгэж байгаа эмчилгээгчдээс нэг эмчилгээгч эмийн эмчилгээнд үр дүнгүй, гипоалимийн шокоор хүндэрч амин үзүүл тогтворгүй байгаа тул эмч нарын хамтарсан үйлчлэг хийн эрчим тэмцээний тасах руу шилжүүлэн ажиллаж байна. Ногоон орон биеийн байдал хөнгөвлөгдсөн 31 хүн донд жирэмсэн 2 эмэгтэй ажил хяналтын хэсэг танигдж байсан ба 28 настай 3 дахь жирэмслэлтийн 3 дахь төрөлд 30-31 önökтэй жирэмсэн эмэгтэй ослоос үүдэлтэй сэтгэл санааны хэмнэлийн улмаас баазлалт өгч төрлөг хэлсэн тул тэрийн эмнэлгийн тусгаарлалт хэсэгт төрөлтийг өдөрдөж их нэрээ 9 минут өмөрчлээ. Нэрэн эрэгтэй үсийн 1800 г жинтэй 40 см оцтой амин үзүүлэлт дуртай дулаан алдалтыг захын цэсний цаахыг хэмжих хэвийн байсан тул нэрээд хийн хамт бүсийн ослоомжлын төв төрх нэрэн тасаг руу тээрлээ. Болжин. За одоо болцоо. За танд ямар зөөр вэ? Хэлээрээ зөөрүүлэр. Түрүүн шургаж унаад энэ өвдөгний нөгөө жоо хатгаж өвдөөд энэ өвдөгний За ингэж байгаа би таныг үзээтэй заяа. За энэ хөл зүгээр байна тийм ээ. За энэ хөл хаана өвч энэ өвч гин үү? За. Чулуу чигээ дээрээ. За чигээ өгөөрэй. За би хөлийн өргөн. Хөлийн доод хэсгээр байрлуулах нь байна шүү. Заяа. За хөлийн аяарх өргөлөө. За чигээ зүг байрлуулаарай. Жохон дэш нь байрлуулөө. Сайн байна. За хэдүүлээ. За чигээ ингэ байрлуулчих. За чиг хийхэд одоо жоон чангаллаа шүү. За өдөргөлөөрэй. За боллоо. За энэ хүнийг одоо дүрс онцлогооны тасаг руу шилжүүлээд эрентген зүгийг авч үзье. За яг энэ хэсэгт нэ тий. За ууц шивлж. За шахын цэцлээд өгье за. Болтыг.
За болт хийлээ шүү. За өдөрт нам болж. Гараа нуглахгүй байнга сойлттой за. Гар нь хавдаж улаах юм бол ирж юмчээс зөвлөгөө авшилцаа. За би эндээ гараа наагараа. Ерөөгөө орчуулад наач. За хагаарч доош нь онжуулж болохгүй шүү. За онжуулсан бол 5 хавдар нэгтгэж шүү. За. Ажиглалтын хэсэгт байгаа иргэдэд сэтгэл зүйн тусламжийг чигээ үзүүлж хяналтанд байлгана. За танд одоо яг ямар завар яг ямар мэдрэмж төрж байна? Өнөөдрийн үгээр. Аа тий. Өнөөдөр бол хүн хайж нэлийн самдарсан. Аа. Чочирдож тэр аваар нэлийн хайж бууж байна. Хайж бууж олсон. Аа. Одоо яг ямар байна? Одоо гайгүй. Ямар арцангуй гайгүй тайвширсан байна уу тий. За энэ бол ингээд төр зүрийн явдал үүн ингээд санаа зовох юм байхгүй. Тэгээд энэ бол эргээд та хэвээ амьдралдаа ороход бол ямар нэгэн саад бэрхшээл бол байх гэж бодож байна. За тэгээд цаашид бол та гол нь энэ ингээд явдлын талаар аль болох хүмүүстэй энэ мэдрэмжээ ингээд баг багаар ингээд ярихыг хүсвэл яриад байх тусам тэрхүү тэр хэцүү мэдрэмж чинь одоо айц төвшөрийн мэдрэмж чинь баг багаар арилж багасдаг. За дээрэс нь одоо энэ хүү мэдрэмжээ бас ингээд цаасан дээр ингээд хөтлөөд байх юм бол бас тэр мэдрэмж ингээд багасна. Мэдрэмж багасна гэдэг нь юу хэлээд байгаа юм бэ гэхээр танд тэр үед илэржсэн тэр нэг хэцүү айц төвшөрийн байдал чинь багасаж тэр нь таны одоо өдөр тутмын амьдралд чинь сөргөөр нөлөөлөхгүй байх тал дээр л хэлж байгаа юм. За тэгээд дээрэс нь түрүүний миний хэлдгээр амьсгалын тасгалыг тогтмол хийн. За тэгээд хэрэг зээ үнэхээр одоо нойрондоо муудах, сэтгэл санаа төгшөөрлөх, юмнаас амархан, юмд амархан санаа зовох, хар аяндаа айц төгшөөр төрөх юм ингээд амархан сэтгэлээр унах эсвэл одоо стресс ингээд амархан өртөх зэрэг юм одоо өмнөх амьдралынхаа аюу маягаас өөр юм шинж тэмдгүүд илрээд ах юм бол хизээж хамаагүй сэтгцийн эмч болон сэтгэл засалж эмчид хандах та шаардлагатай шүү. Хэр эмнэлгийн удирдлагын байр, эмнэлгийн хэрэгслийн нөөц, галтгоо, усны нөөц, аюултай болон ахуй хогоёдлын эсхийг ангилан зохион байгуулсан. Хэр эмнэлгийг 12 эсхтэйгээр дэлгэж, нэг ээлжинд 12 цохоор, 3 ээлжээр 166 эмчимлэгийн мэргэжилтэн ажиллалаа. 2026 оны Монгол Улсын засгийн газрын гамшигын төлөвлөгөө шинжилэн батлах тухай 11-р тогтоол эрүүл мэндийн сайдын 4 сарын 24-ний болоод одоо жирэмсэн 3-р албаны ээж байна. За 2026 оны одоо Орхон аймгийн засаг даргын захирамжийг тус хүндэслэж энэ одоо хээрийн эмнэлгийг бид дэлгээд ингээд байж байна. За хээрийн эмнэлэг дээр бол нийтдээ 19 одоо хэсгээс бүрдсэн ийм хээрийн эмнэлэг дэлгэлээ. За энэ хээрийн эмнэлгийн үндсэн бүрэлдэхүүн дээр бол удирдлага зохион байгуулалтын хэсэг, за эмийн хангамж нөөц цус усан бүтээгдэхүүн хадгалах хэсэг, за эмчилгээний одоо энэ хоолны галт тогооны хэсэг, за хагалгааны хэсэг болон мэс заслын хэсэг, за эмчилгээний одоо доктор мэдрэлийн чиглэлийн эмчилгээний хэсэг, хариумлын ангилах яаралтай тусламжийн хэсэг, за мөн одоо лаборатори оншилгооны хэсэг, за дээрээс нь одоо шарил хадгалах хэсэг, за усны нөөц сав бэлдэх хэсэг зэргүүдээс одоо бүрдсэн ийм одоо 19 одоо хэсэгтэй хээрийн эмнэлгийг бид одоо дэлгэлээ. Гамшигын үеийн бэлэн байдал дэм эмнэлгийн хэрэгсэл нь 7-аас 14 хоногийн нөөцтэй бэлэн байдлуудтай ажиллаж байна. За тиймээ хооллохын үед болохоор тиймээ хооллохын бэлэн байдлыг хангасан байдлаар хамгаалах хувцс болон бэли шингэлийн цэлбэх бүтээгдэхүүнээр ханган ажиллаж байна. Цус усан бүтээгдэхүүн олгох хэсэг нь улаан эсийн бүтээгдэхүүний нөөц 81, цэвэнгийн бүтээгдэхүүний нөөц 915 нэмж одоогоор байна. Цус усан бүтээгдэхүүний нөөц багасантай холбоотойгоор цусны 120 байнгын доноор цус цуглуулан гамшигын үеийн бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Хээрийн эмнэлэгт нийт 60 орыг дэлгэн ажилласнаас мэс засал гэмтлийн тасагт 20, эмчилгээний тасагт 22, эрчим дэмжлэгийн тасагт 8, яаралтай тусламжийн тасагт 6, тусгаарлах тасагт 4, осолд нэрвэгдсэн 60 иргэнийг ирэмблэн ангилж 29 иргэнд яаралтай тусламж үзүүлж хээрийн эмнэлэгт зөөврлөн авчирсан. Хөнгөн зэрэгтэй 31, дунд зэргийн хордлого гэмтэлтэй 21, хүн зэргийн гэмтэлтэй 8 иргэн байна. Онцлогоонд 60 хүнээс цус шишээсний ерөнхий шинжилгээ, биохимийн шинжилгээ, хоол боловсруулах замын зориултын 10 хүнийг хотоодны төвөнгийн шинжилгээнд тус хамруулсан. Мэс заслын тусламж үйлчилгээнд 1, төрөх тусламж үйлчилгээнд 1, цус цусан бүтээгдэхүүн
бэлдсэн 2, эмнэлгийн тусгай үйлчилгээнд 8, дотрын эмчилгээнд 13, эрчим эмчилгээнд 7, дээд чатны байгууллага руу 6 хүнийг бэлдсэн. Химийн медсаар бохирдолтой аж болзошгүй асгарсан шингэнийг сорбент буюу элс ашиглан шингэн авч угааж хатаасны дараа эмнэлгийн орчны гадаргууг тэг зууны 3-аас тэг зууны 6% жавлын усамлаар халдваргүйжүүлсэн. Тэр эмнэлгийг 3 бүстэй нэг урсгалтай зохион байгуулж, нэгж бус бүрт гаругах хэсэг байрлуулж, хамгаалах хэрэгслийн нөөцөг бүрдүүлэн, тоног төхөөрөмжийг халдваргүйтгэл, ариутгалт бүрэн хамруулж, халдварын хяналт сэргийлэлт тэмдэглэмийг баримтлан ажиллалаа. Ахын хог хоёулыг хотогжуулах газартай гэрээний дагуу 7 хоногт 3 удаа тээвэрлэлтүүд өгч ажиллалаа. Аюултай хог хоёулыг Элемент Мед компанитай гэрээ байгуулан 7 хоногийн өмнө бас тээвэрлэлтүүд өгч ажилласан. Химийн бохирдолтой хог хоёулах нэрвдэсдийг хувцас хэрэгсэл 90 кг, шингэн хаягдал 2.1 тонныг Эрдэнэ төлөвлөрийн химийн хаягдал устгах хэсэгт өгч устгуулсан. Химийн ослын үеийн нэрвдэстэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хэр эмнэлгийн газрыг Баян-Өндөр сумын засаг даргын зөвшөөрлөөр хязгаарлалтын бүс тогтоож хамгаалалтад авах арга хэмжээг онцгой байдлын газар, цагдаагийн газар, улс цахилгаан ариутгах татваргын дэд бүтцийг Эрдэнэ булганы цахилгаан түгээгсүүлжийн орон нутгийн өмчт төвцөд компани Эрдэнэ тус төрийн өмчт үйлдвэрийн газартай гэрээний дагуу зохион байгуулж ажиллалаа. Хэр эмнэлэг дэлгэх зааврын дагуу онцгой байдлын ерөнхий газрын 2020 оны А-дроо 303 дугаар тушаалаар батлагдсан 4 чиглэлийн 44 асуумж бүхий хуудас харуулж Баян цагаан багийн нутаг дэвсгэрт байрлах номин агуулгын урд 800 м квадрат талбайд хээр эмнэлгийг 60 ортой 9 мэргэжлийн тасаг нэгж 6 туслах хэсэг, ар хангалт аж ахуйн хэсэг, 12 майхан, 74 нэр төрлийн 51.5 сэдвүүгийн эмнэлгийн хэрэгсэл, 14 нэр төрлийн 208 ширхэг багаж тоног төхөөрөмжийн нөөцийг бүрдүүлж, машины зогсоол, нисдэг тэрэг буух, хөөрөх талбайг байгуулан ажиллалаа. Аюулгүй байдлын бүлгээс нийт 168 ажилтнанд 7 төрлийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг давхарцантайгаар 98 удаа өгч үйлдвэрлэлийн осол хурц хордлогогүй ажиллууллаа. Өрөлдсөн 60 ажилчдад эрүүл мэндийн ахуйн төлөөлөлт үзүүлэлт эренбэлэх төвлөрөх ажиллагаа, эрүүл мэндийн алба 21, ухаан чиглэлийн байгууллагын 35 албан хаагч 11 нэгж техник хөдөлгөөний аюулгүй байдлын ажиллагааг хангах 39 нэр төрлийн 199 ширхэг хамгаалах хэрэгслийг ашиглан хамтран зохион байгууллаа. Нөөц хангалтын бэлэн байдлыг тодтогхон нийт 32 сая төгрөгийн 474 нэр төрлийн 8199 ширхэг эм 340 нэр төрлийн эмнэлгийн хэрэгсэл 327 нэр төрлийн 1996 ширхэг тоног төхөөрөмж нэг удаагийн хэрэгслийн 147 нэр төрлийн 66368 ширхэг нөөцтэй байна. Нэрвдэсдийг байршруулах төрөлцөг нийт 21, үүнээс заал 6, задгаа талбай 9, эрүүл мэндийн байгууллагын гадны талбай 6 байна. Аймгийн хэмжээнд албаны 121 автомашинтайгаас эрүүл мэндийн байгууллагын 59 автомашин байна. Үүнээс дайчилгаа нь 27 байна. Хэвлэл мэдээлэл эрсдлийн харилцаа холбооны чиглэлээр бүлгээс хэвлэлийн баг хурал 2 удаа зохион байгуулж, химийн бодисын эрсдэл урьдчилан сэргийлэх арга хэмжээ, хээр эмнэлгийн үйл ажиллагааны талаар олон нийтэд үнэн зөв шуурхай мэдээллийг хүргэн сэрэмжлүүлэг, зөвлөмжийн 5 төрлийн 15 загвар материалыг боловсруулж, телевиз, сайт, захин хуудасаар дамжуулан 246,846 иргэнд хүргэж 1545 ширхэг хэвлэмэл материалыг тараасан байна. Орчны бохирдлын хандлтыг 3 цагт 3 удаагийн давтамжтай хийж, агаар, ус, хөрсний тус хүр 6 дээжийн шинжилгээгээр химийн бодисын бохирдлгүй болох нь тогтоогдсон. Шинжилгээний дээжийг эрүүл мэндийн албаны баг авч, байгаль орчин ажиллаж жуулчлалын газраар дамжуулан нөлөөллийн үнэлгээ хийх эрхлэлгүй байгуулахаар илэрхийлсэн. Авсан харин шуурхай арга хэмжээний үндэн химийн ослын шалтгааныг төсөл зогсоож, олонтыг хөрж, хорлоод өрцөг иргэдэд цагааллын үнэлгээний тусламжийг нөлөөлөн бүрэн хариуцлага авч, хүний эрүүл мэндийн байгаль орчинд очиж болох эрсдлийг харуулan, эрсдлийн үнэлгээний үндэн ав эрсдэлтэй үнэлсэн тул аймгийн засаг даргын 2026 оны А-дроо 5-р захирамжаар эрүүл мэндийн салбарын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг зургалж, 50 цагийн орон шилжүүлэн, эдийн засгийн үйл ажиллагаа хийсэн байна.